감사합니다. баярлалаа. 주님 말씀 읽겠습니다. Хамтдаа Библи уншия. Эхлэл Библи. Эхлэл номын 41-р бүлгийн 25-р ишлэлээс би уншия. Эхлэл номын 41-р бүлгийг олсон бол 25-р ишлэлээс уншия. Йосеф Фаронд хандаж Фарон таны зүуд шин нэг л байна. Бурхан өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фарон танд үзүүлжээ. 7 сайхан өхөр бол 7 жил. 7 сайхан түрүүн бас 7 жил юм. Эдгээр зүйл бол нэг бөгөөд адилхан юм аа. Тэдний хойноос гарч ирсэн 7 турхай муухай өхөр нь 7 жил юм. Мөн дорны салхинд хадаж хорчийсэн 7 хоосон түрүүн ганц удтай 7 жил юм аа. Бурхан өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фаронд үзүүлнэ гэж миний Фаронд хэлсэн үг бол энэ юм аа. Египтийн бүх нутагт даяар маш үнэтэй сайхан 7 жил болж дараа нь ганц удтай 7 жил залгаж Египтийн нутаг үнэтэй сайхан байсан бүхэн мартагдаж тэр нутаг үсгэлэнд сүйрэх болно. Залгаж ирсэн ганцууд нь маш хүнд хэцүү учраа тэр нутагт үнэтэй сайхан байсан жилүүдийг огт санаж чадахгүй болно. Фарон та тэр зүйлийг хоёр дахин зөвдөлсөн нь Бурхан хийх гэж байгаа зүйлээ хатуу шийдсэний учраа тэр бөгөөд Бурхан үүнийг даруй хийх болно. Фарон та цэцэн мэрэгэн ухаантай хүн болж Египтийн нутгийг захирвал Фарон та тийхүү газар нутгаа түшмэлийг томилж үнэтэй сайхан 7 жилийн дотор Египтийн газар нутгийн ургацын 5-ны 1-ийг нь хурааж тэднэрээ ирэх үнэтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг нь хураалгаж үр тариага Фарон гэрт мэдүүлж хүнсэнд зориулан хотуудад хадгалвал энэ ургацын Египт нутагт болох гэж байгаа 7 жилийн ганцуудад зориулан нутагтаа нөөцөл тэгвэл тэр газар нутаг ганцууд сүйрэхгүй болно гэв. Энэ нь Фарон болон түүний бүх түшмэлд сайхан санагч. Фарон түшмэлдтэй хандаж Бурханы сүнстэй ийм хүнийг хаанаас олох вэ гэд Фарон Йосеф хандаж Бурхан энэ бүх зүйлсийг чамд л үзүүлсэн учраас чам шиг цэцэн мэрэгэн ухаантай хүн алгаа. Чи миний өргөө захирах болно. Миний ард түмэн бүгдээрээ чиний үгийг дагна. Би зөвхөн хаан гişрээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв. Фарон би чамд Египтийн бүх газар нутгийг захируулна гэж Йосеф хэлээд өөрийн тамхтай бөгч гараасаа мултлан Йосефийн гарт зүүж нарийн даваан дээлээ өмсгөн алтан гинжиг хүзүүнд нь зүүж өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийгээ суулгасанд түүний өмнө сүгт хэмээн хүмүүс хашгирчээ. Ийхүү Фарон Йосефт Египтийн бүх газар нутгийг захируулжээ. Фарон Йосефт хандаж би бол Фарон чиний зөвшөөрлгүйгээр гар хөлөө өргөх хүнд Египт аяар байхгүй болно гэд Фарон Йосефт Цапенатпанэ гэдэг нь хайрлаж олны тахилч Патифарагийн охин асалтын түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Йосеф гарч Египтийн бүх газар нутгаараа аяллаа. Энэ хүртэл уншия. Та бүхэн сайн байна уу? Би аврал авсныхаа дараа Библийн сургууль дотор
байх үед Авгогдон, Чангпали газарт байх үед бас цэргийн дотор амьдрах үед бас Тээгүүд Тэжонд хотод байж байгаад Сөүлд ирээд одоо ингэж амьдарч байна. Миний өнгөрсөн амьдралуудыг бас үе дарааллуудыг харах юм бол тэр үе дарааллын дотор Бурхан маш олон ажлуудыг хийсэн. Ихэвчлэн энэ ертөнцийн дотор яг бусад зүйлс бол тийм байдаг ч гэсэн цэргийн газар болохоор ер нь адилхан байдаг. Хүмүүс бүгдээр намайг нэг л ингэж таньж байсан. Миний цэргийн одоо Ахмад ч бас ингэж тийм байсан. Анх би цэргийн албад орсон үедээ би Бэлигээ мартсан. Тухайн үед Солонгосын цэргийн албад маань маш хүнд бас ингэж их тийм бэрхтээ байсан болохоор би ингэж Бэлигээ алдсан гэдгийг одоо ингэж дараа миний дээр байгаа ингэж Ахмадууд мэдчих юм бол би маш их зодуулна гэж бодоод Бэлигээ хулгая гэж бодсон. Гэхдээ би Есүс итгэдэг хүн байхад би Бэлигээ хулгах ёстой юу гэж бодсон мөртлөө одоо дараагаар ямар бодол төрсөн бэ гэхээр энэ бол цэргийн газар өөр арга байхгүй. Хулгайлахаас өөр аргагүй гэсэн тийм бодол төрсөн. Харин нэгэн өдөр миний сэтгэлийн дотор ямар сэтгэл төрсөн бэ гэхээр за хэрвээ би Бэли хулгайлаад баригдахгүй гэж бодъё. Харин хэрвээ би Бэлигээ хулгайлж аваад хэрвээ баригдах юм бол цаашдаа цэргийн аль дотор амьдрах хугацаанд би сайн мэдээ тараач чадах болов. Хэрвээ тараасан ч гэсэн хүмүүсүүд нь хулгаач ч гэсэн сүүлийн үед сайн мэдээ тараагаад явд юм багтаа гэж хүмүүс бодно шүү дээ. Үнэхээр тийм баягаар урьдчилан турш сайн мэдээ тарааж чадахгүйгээр амьдрах юм бол үнэхээр би цаашдаа их зовлонтой юм шиг үнэхээр санагдах болсон. Тэгээд энэ асуудал бол ерөөсөө итгэлтэйгээ холбоотой байсан. Тэгээд би тэрний орой Бурхны өмнө би Бэлийг хулгайлахгүй. Би хэцүү байдал дотор орно. Тэгээд дараагаар нь ямар юм болсон бэ гэхээр цэргийн газарт нэгэн бэлтгэлийн дунд бомб шидэх тийм бэлтгэл байдаг. Тэрэнд миний хамтран одоо ингэ байгаа нэгэн цэрэг байсан. Миний найз цэрэг маань пауксу чиягаад Бэлиг байгаа юм бэ гэсэн чи би Бэлигээ өчтөрөөр алдсан хин нэгэд хулгайлсан юм шиг байна гэд чим надад хэлэхгүй байсан бэ. Надад хоёр байгаа штэ гэсэн чи чам ягаар хоёр байгаа юм бэ? Чи хулгайлсан уу гэсэн чи юун хулгайлах вэ? Манай энэ цэргийн генерал Ахмад шим миний төрсөн ах штэ. Тийм болохоор надад нэгийг илүү өгсөн юм аа. Чамд эрэхтэй бол би чам нэгийг өгье гэд. Үнэхээр тийм маягаар Бурханд итгэсэн үед Бурхан тийм маягаар хангаж өгч байсан. Яг Бурханы өмнө итгэх итгэлээр нэг алхам урагшилсан үед Бурхан маань үнэхээр илүү надтайгаа нэг илүү олон ойрхон болж чадсан. Үнэхээр анх болохоор дарамттай, зовлонтой мэдээ санагдаж харагдж байгаа ч гэсэн итгэлээрээ явсан үед маань илүү нэг алхам Бурхантайгаа ойрхон болж чадсан. Яг 1965-ны 10 сарын 2-ны өдөр цэргийн алба дотор орсон. Цэргийн алба руу орохоос өмнө жилийн өмнө цэргийн урилга ирсэн. Тэгээ би их залбирсан. Бурхан аваа би цэргийн газарт орох юм бол ер нь маш олон хүмүүсээс ивэл өрөөл авч чадахын тулд та тусалж өгөөч гэ би үнэхээр залбирсан. Би цэргийн алба руу орохоос өмнө Майлон Бэйкон гэдэг сайн мэдээг түгээгч байсан. Тэр сайн мэдээг түгээгч нь үнэхээр их надад намайг хайрлаж өгсөн. Тэр хүн над руу залгаад цэргийн газар руу орохоос яг 3 өдрийн өмнө та манайх руу ирээд бидэнтэй хамт байсгаа дараа яваарэ гэд. Тэгэхээр би тэр Бэйконс гэд сайн мэдээг түгээгчний гэрт нь очив. Тэр сайн мэдээг түгээгч нь үнэхээр миний төлөө маш олон ажлуудыг хийж өгсөн. Дэгүүдэр тэр сайн мэдээг түгээгч нь над руу ороод югсэн мэхээр
тэр хотын нэг ресторанд очиж хамтдаа хоолнд орё гэсэн. Тэр бэйкон село гэдэг сайн мэдээ түгээгч болохоор өдөр Тэжон мэдээллийн холбооны цэргийн албантайгаа нэг цэргийн пастортай библийн хичээл хийдэг. Тэгээ тэр үнтэйгээ тэр өдөрт уулзаад хамтдаа хоолнд орсон. Хамт хоолнд оронгоо би удахгүй цэргийн газарт орно гэж хэлсэн. Тэгсэн чи тийм үү? Тэжон мэдээлэл холбооны газарт ирээрээ. Ирэх юм бол манай цэргийн газар дотор хамтдаа байж хамтдаа сайн мэдээ тараая. Тэр үгийг сонсоод би үнэхээр их баярлсан. Бурхан удирдах байгаа юм байна гэд. Би тээгүүд очоод тэр гэрчлэг хийсэн. Бурхан тийш тусалсан гэж гэрчлэл хийсэн чинь мөрөөл туусангаа дараа нэгэн итгэгч над дээр ирээд паг итгэгч хамт уулзъя гэж байсан. Тэгэхээр уулзахаар очсон. Тэгсэн чинь би таны гэрчлэлийг сонсоод юусэн амин болохгүй байна гэж байсан. Тэгсэн чинь би надад тэгж хэлж байхаар нь би та юуг мэдээд амин болохгүй гэж хэлж байгаа юм бэ гэд. Тэгж хэлсэн боловч тэр итгэгч минь надад юу гэж хэлсэн бэ гэхээр та мэдээлэл холбооны цэргийн газар хүртэл яаж явж байгаа юм бэ? Үнэхээр Бурханы үчээр үү эсвэл өөрийн хүсэлтээр үү гэж асуусан. Тэгэхээр би зүгээр нэг хүнээс ганцхан л удаа гуугаад үтсэн гэсэн чинь тэр итгэж тэр Бурханы хүсэл биш ээ гэж байсан. Ингээ сайн бодоод үтсэн чинь үнэхээр тийм байсан. Энэ итгэгч яагаад ч юм юмыг мэдээд энийг ингэж ярьж байгаа юм болоо гэд бодсон. Тэгээ би үнэхээр энэ Бурханы хүсэл биш юм байна гэдгийг мэдрээд тэр цэргийн газар руу орохоо ингээд болсон. Тэгээ цэргийн газарт орох өдөрт 12 цагийн хүртэл цэргийн газар хүртэл очисон байх ёстой байсан. Гэхдээ би цэргийн газар руу орохоос өмнө хэдэн итгэж аханд үс нартайгаа залбирал хийсэн. Гэхдээ тэр дунд байгаа нэгэн итгэгч маань үнэхээр удаан залбирсан болохоор би хоцорсон. Би бүр 12 цаг очисон байх ёстой боловч 2 цаг хоцорч очисон. Тэгээ очисон үед маш олон хүмүүс ингэж цугларсан байсан. Харин яг тэр үед тэр сайн мэдээ түгээгч маань өөрийн машинаар намайг тэн дээр буулгаж өгсөн. Тэгээд би машинаас бууж ирж байгаа байдлыг баг бүх хүмүүс нь харсан. Тэгээд тэнд байгаа үнэхээр нэгэн Ахмад Цэрмэ намайг харсан. Тэгээд тухайн үед 1963 65 гэх юм бол маш ядуу үе байсан болохоор машинтай гэх юм бол үнэхээр тийм баян айл байсан. Тийм болохоор тэр Ахмад Цэрмэ шүү намайг харангуудлаа. Би чамайг маш гоё цэргийн газар руу явуулаад өгье. Тэгэхээр би баярлаа гэсэн. Чи доод хэсэгт байгаа цэргийн газар руу очих юм бол үнэхээр чи хүм амьтантай уулзахгүй үнэхээр уйдах болно. Гэхдээ би албаар чиний төлөө сайн цэргийн газар руу явуулж өгье гэсэн. Тэр за баярлаа гэсэн. Тэгээд баярлаа гэсэн чи тэр Ахмад Цэрэн маань чамд хэд байна гэж асуусан. Тэгэхээр гэсэн чи 10,000 вон л өгчих би тэгвэл чамайг гоё газар руу явуулж өгье гэсэн. Би гэхдээ үнэхээр би мөнгөөрөө цэргийн амьдрахыг хүсэхгүй байсан. Тэгээ би ямар ч мөнгийг авч яваагүй. Зүгээр 100 төгрөгтэйг 100 вон авч аваад тэр нэг тамаг худалдаж аваад тэгээд 70 воноор там худалдаж авах 30 вон ингээ үлдсэн байсан. Тэгээд тэр цэргийн Ахмад маань за 10,000 байхгүй мүү? За тэгвэл яаж 7,000 байхгүй. Яаж 5,000 машинаас буусан мэж 5,000 ч байхгүй гэж ерөөсө тэр Ахмад Цэрэн маань ойлгож чадахгүй царайтай байсан. Тэгээд чам хэд байгаа юм бэ гэсэн чи надад 30 төгрөг байна гэсэн чи нөгөө цэргийн Ахмад Цэрэн маань бүр ингээд ойлгомжгүй царайтай гэсэн маягийн царайтайгаар уурдлангаа би чамайг үнэхээр хэцүү газар руу нь явуулаад өгнө гэсэн. Явуулах болно гэсэн. Тэгээд дараагийн өдөр цэргийн газрын хуваарлалт зарлах цаг байсан. Тэгсэн чинь Пагуксу гэсэн чинь хамгийн түрүү миний нэр гарсан. Пагуксу Кавамужд байгаа цэргийн газар руу оч гэсэн.
Тэгээд Канван гэх юм бол хамгийн дээд хэсэг үсттэй тийм ээ. Яг мэдээлэл холбооны цэргийн газар очсон чинь бид 16-7-ны турш ингээд бэлтгэл авах ёстой тийм одоо авах ёстой байдаг. Харин бид нэр би Вонжугийн хэсэгт байгаа одоо мэдээлэл холбооны цэргийн газарт очоод 16-7-ны турш бэлтгэл авах хамгийн ихний одоо тийм анги байсан болохоор бид нэр хамгийн одоо ингээд өндөр анги нь байсан. Тэгээ бидний дээр анги гэж байхгүй дандаа бидний дараа хойно биднээс хойно одоо ангиуд орж ирсэн. Тэгээд Ахмад одоо цэргүүд нь бүгдээрээ одоо сүмийн идэгдэг одоо хүн болохоор одоо сүм явдаг хүн байна уу гэвэл тэр бидний доор байгаа цэргүүд ч гэсэн бүгдээрээ байн гэд бараг 70% орчим нь одоо сүмд явдаг гэж одоо ингээд хэлдэг. Тэгээ бид нэр бүдэнсээ өдөр болгон цэргийн газрын дотор мөрөөлөх үе болон 200-аас 300 гаруй цэргүүд ирж оролцдог. Тэгээ бид нэр болохоор би болохоор бүдэнсээ өдөр номлоо тараагаад үдээс хойшин цагаар хамтдаа ярилцаа нөгөөрлөө. Тэгээ нэгэн өдөр би манай цэргийн газрын одоо Ахмад генералтай уулзсан. Тэгсэн чинь би нэгэн өдөр түүнтэй уулзаад ёслсон чинь үнэхээр зөв боловсон сайн ёслоо гэд ингээд чөлөө өгсөн надад. Тэгээ тэр одоо генерал маань надад хараад би ч бас сүм явдаг хүн. Би сүм явдаг хүн боловч анх энд ирэхэд ямар ч сүм байхгүй. Бас одоо цэргийн пастор байхгүйсэн болохоор би маш их харамссан. Гэхдээ чамайг хараад би маш их баярлж байна. Хоёул хамтдаа сүмийн байрыг барья гэсэн. Тэгээд сүмийн одоо ингээд байшныг барих гэж тоосгоо цуглуулад тэгээд цэргийн газрын дотор байгаа янз бүрийн барилгын материалуудаа хэрэглээд тэгээ манай тэр одоо генерал одоо цэрэг маань ингээд нэг цол өндөр одоо ингээд дэвшигтэй дөөр газарт очихоор болсон. Гэхдээ тэр одоо генерал маань өөрийн доор байгаа одоо ингээд цэрэг дэвс тушаасан бай гэхээр би тэгээр энэчнээс явах ч гэсэн тэр паг өгсөө цаашдаа энэ сашны ажлыг хийхийн тулд ямар ч асуудалгүйгээр туслаарэ. За ойлголоо гэд. Би цаашдаа чамайг харъя шүү гэд. Тэгээ би цаашдаа үнэхээр миний үлдсэн цэргийн амьдралын турш үнэхээр шашны амьдралыг чөлөөтэйгээр амьдрч чадсан. Тэгээ 16-7-ны турших бэлтгэл мэн дуусаад бид бүгдээр ингээд тархах болсон. Гэхдээ бид хэд залбирсан. Тэгээд бидний дунд хинч вэ одоо ингээд хамаагүй нэг нь үлдээд энэ ч нэ байх ёстой. Тэгээд тэгээ би нөгөө генералын доор цэрэг маань одоо надтай холбоотой байгаа. Тэгээд бид нэр энэ удаа Christmas кантатагийн тоглолт дээр ирээрэй гэдээ бас оролцоно гэж байсан. Тэгээд тэр генералын доороо цэргийн Ахмад маань надад анх юу гэсэн бэ гэхээр чамайг ах Пусан ч юм уу өөр одоо цэргийн албарын газар руу явах гэж байсан боловч харин чи цаашдаа надтай хамт шашны ажлыг хийх ёстой тул чи энэ дээр үлдээ надтай хамт ажиллацгаая. Харамссан ч гэсэн одоо өөр аргагүй гэж надад хэлсэн. Харин би тэр үгийг сонсоод надад тэгж хэлэхээр би маш их баярлсан. Тэгээ тэр одоо цэргийн Ахмад цэрэг маань бараг цэргийн газраас маш өндөр одоо цолтой одоо тийм дэд генерал одоо тийм цэрэг байсан. Гэхдээ тэр яг үнэндээ миний дээр байгаа цэргүүд зөвхөн миний дээр байгаа цэргүүд намайг дуудахтаа хой багсаа ч юм уу зөвлөг нааш хүрээтэй урд энийг хийж ингээд хэлдэг байснаа тэр одоо дэд генерал Ахмад маань пагуксд цэргээ та энийг хийсэн үү? Хийсэн бол энийг цэсэн хийгээд өгөөрэй гэж хэлсэн болохоор миний дээр байгаа өөр цэргүүд ч гэсэн надад хамаагүй ингээд хамтч чаддаггүй болсон. Тэгээд дараа би цэргийн газраас ингээд гарах үед надад ямар бодол төрсөн бэ гэхээр бурхан надтай хамт байгаа юм бол тэр говь дээр очсон ч гэсэн би хангалттай амьдрч чадах юм байна гэсэн бодол төрсөн.
Өмнөд мөсөн туйл дээр очсон ч гэсэн би хангалттай амьдрч чадах юм байна. Апгокдонгт байгаа, Чангпалид байгаа цэргийн газарт амьдрах хугацаанд мэдээж хэцүү байсан бол өмнө. Гэхдээ тэр хэцүү байсан үед Бурхан миний дотор яаж ажиллаж байсныг тодорхой би харж чадсан. Сүүлийн үед хийдэдээ итгэж шаханд ус өөрийн хүүхдүүдэд дагуулж ирээд ингээд миний хүүдэд зөвлөгөө өгөөч гэд хүүхдүүдэд дагуулж ирдэг. Харин эцэг эхнэр хүүхдүүдэд бүр маш хамаагүйгээр өсгсөн болохоор үнэхээр өөрийн хийхийг хүсснээр нь өөрийн амьдрахыг хүсснээр нь үнэхээр тэднийг орхиж зөвшөөрч амьдруулсан. Би болохоор Библийг уншдаг хүн болохоор миний охин өнсөг хүү Ёнгу хоёрыг жоохон байх үеэс өөрийнхөө сэтгэлийг хугалах аргыг би зааж тэдэндээ сургасан. Яагаад би хүүхдүүдэд би тэгж сургасан бэ гэхээр Бурхан Давид ч гэсэн ингэж сургасан, Паулыг ч гэсэн ингэж сургасан, Йосефыг ч гэсэн ингэж сургасан, Авраам ч гэсэн яг тодорхойгоор нь ингээд тэднийг ингэж сургасан байна. Библи дотор. Тийм болохоор Бурхан Авраамд юуг заасан бэ гэхээр чиний өөрийн аргаар хийгээд үзье. Чи өөрийн аргаараа хийж үзсэн ба миний чамд зааж өгөх зам хоёрыг аль наруу амьдрах нь илүү дээр ашигтай байхыг чиний удаа хийгээд үзье. Хараад үзье. Тийм маягаар Библи дотор харах юм бол Бурхан ингээд надаар дамжуулан хүүхдэд төрүүлэх хүсэхгүй байгаа тул өөрийн боолтойгоо ингээд унтаарай гэж хэлсэн. Бурхан өгсөн амлалтаа итгээгүйсэн болохоор Бурханд өгсөн амлалтаа итгээгүйсэн болохоор боол болох шиш боолтой унтаад Ишмаилыг төрүүлсэн. Бурхан амлалтаар зайлшгүй хүүхдээ өгнө гэсэн боловч Бурханы үг бол хуурахгүй боловч Авраамийн сэтгэл бол Бурхан Тэнгэрийн утас шиг далайн ирэг дээр эс шиг маш олон хүүхдүүдэд өгнө гэж амласан боловч итгэж чадахгүй байсан. Түүний сэтгэлийн дотор тэр ивэлтэй үнэхээр нандин Бурханы өгнөөд нь байхгүй эргэлцээтэй болж авсан. За хэцүү болсон үед, боломжгүй болсон үед бид нар хэний үгийг сонсох ёстой вэ гэхээр өөрийн үгийг дагаж явах уу, эсвэл Бурханы үгийг дагаж явах уу? Сүм ч гэсэн яг тийм байдаг. Итгэл дээр яг баттай зогсон хүнийг шалгадаггүй. Харин эргэлцээтэй үед, хэцүү байх үед, ертөнц рүүгээ явах гэж байгаа үед Бурханы үгтэйг бүр шал эсрэг тал дээр сатан мань зогсож биднийг мэхэлж хуурах гэж байдаг. Бурхан Авраамд анх үгээ тараах үед юу гэж тараасан бэ гэхээр Тэнгэрийн утас шиг далайн ирэг дээр байгаа эс шиг маш олон хүүхдэд чамд өгнө гэсэн боловч сатаны үгийг сонсоход ямар бодол төрдөг вэ гэхээр би одоо 90 настай байхад яа ч хүүхдэд төрүүлэх юм бэ? Яг тийм үед орсон үед та бүхэн хэний үгийг сонсох вэ? Итгэлээр явах зам дээр итгэлээр явах зам нь ертөнцийн нутгаар алхах замтайгаа өөр байдаг. Хэрэв би сайн мэдээ тараагаагүй хүн байсан бол намайг хавчих хүн байхгүй байсан. Сайн мэдээ тараах ажлыг би хийж байгаа болохоор хүн болгон намайг хавчиж эсэргүүцэж байна. Тэгсэн чсэн Бурхан бидэнтэй хамт байгаа болохоор бидний дотор ажиллаа хийж байна. Йосеф тэгсэн. Бурханы хүслийг дахад нэгэн зөөд зөөдлсөн. Тэр зөөд минь ямар зөөд вэ гэхээр өөрийн ах нар нь бүгдээрээ өөрлөгөө хандаж мөргөж байсан. 10 одод маань өөрлөгөө мөргөж байсан. Тодорхой өдөртөгч болно гэсэн амлалтыг зүүдээр дамжуулан Бурхан хүлээн авсан. Бурхан чи өдөртөгч болно. Чиний эцэг ч гэсэн, чиний ах нар ч гэсэн чиний өмнө мөргөх болно. Чи Тэнгэрийн од шиг ялцах болно. Тодорхой Бурхан Йосефт амлалтыг өгсөн. Харин сатан байн Йосефт юу гэж хэлж байгаа вэ гэхээр чи харалтаа чи ах нарын өмнө маш их олон зүйлсийг буруу хийсэн болохоор ах нар чамайг Египт рүү зарсан юм аа. Бурхан чамайг орхисон. Тийм болохоор чи Египт рүү боолороод
боолоороо зарагдаа тэгээ дараа нь чи шоронд хүртэл орох болж байгаа үсттэй. Чи тэр сүнчийнхээ зүүдийг тайлж өгсөн боловч тэр чамайг сонсон уу? Үгүй байгаа зү. Чи бол хаягдсан хүн. Нэг чухал юм юу ихээр итгэлийн амьдралаар амьдрах үед сатаныг даах юм бол бурхан ажиллахгүй. Гэхдээ бурханыг дагж явах юм бол тэр бүх ажлын өмнө сатан үйлдэх сэтгэлийг оруулснараа мэхэлдэг. Яагад вэ гэхээр үгэнтэйгийн хамт байж чадхааргүйгээр сатан саадлах гэж байдаг болохоор бурхан үнэхээр Тэнгэрийн од шиг маш олон хүүхдээ өгнө гэсэн боловч сатан ямар бодлыг оруулдаг вэ гэхээр би ийм их хөгшин настай болсон байхад яаж хүүхдээ төрүүлэх юм бэ? Үгүй ээ, болохгүй. Энэ бол боломжгүй гэсэн маягаар сатан маань Авраамийн дотор бодлыг оруулдаг. За, та бүхэн итгэлийн амьдралаар амьдрах үед би зүгээр сүм дээр гарч ирээд ямар ч хэцүү зүйлгүй, амар тайван, баяр хөөртэй тэгж амьдрах юм бол хичнээн сайхан бэ. Гэтэ бурхан хизээш тэгдэггүй. Яагад вэ гэхээр энэ дэлхий дээр сатан амьдарч байгаа болохоор сатаныг дийлж чадахын тулд бэрхшээлч гисэн өгөөд, хэцүү зүйлийг ч гисэн өгөөд, зовлонгийг ч гисэн өгөөд харин тэр зовлонгоос, тэр хэцүүгээс, тэр бэрхшээлээс айгаад болдох юм бол тэр итгэлийг та бүхэн сурч чадахгүй. Гэхдээ тэрийг давж итгэлээр нэг алхам урагшлах юм бол бурхан та нарын дотор баттай итгэлийг өгснөөрөө бурхан та нарын дотор ажиллана. Би үнэхээр бурханы өмнө их талархаж байгаа зүйл маань. Би 70-аад насны үе хүртэл энэ дээр зогсох зүйлсийг бурхан зөвшөөрч өгсөн болохоор би үнэхээр их талархдаг. Би Санкт-Петербургт байгаа нэг хөгжмийн их сургуулийн цагиралтай уулзсан. Тэр Санкт-Петербургийн хөгжмийн их сургууль маань дэлхийд маш алдартай их сургууль. Гэхдээ тэрийг хөгжим коллеж гэдэг. Баднад ч гэсэн хөгжим коллеж байгаа. Бидний бас ажилуулдаг дунд ахлах хөгжмийн коллеж бид нэр ингээд ажилуулдаг. Тэр захирал маань би тэр захиралд бидэнд байгаа сургал нь таны сургуулиас илүү үнэхээр дээд боловсралтай гэдгийг та мэдж гэнэ гэсэн үе тэр хүн маань гайхсан. Яаж тийм юм бэ? Тэр хүн тоглоом гэж бодохгүйсэн. Би ч тоглоом биш байсан л да. Тэгээд учир шалтгаан нь юун дээр байна вэ гэсэн. Би крашаас найрал дуучны хамтлагийг харангаа. Бид нэр крашаас найрал дууч нарын концертыг хийсэн. Тэгээд Чанвоны гэдэг дуучны концерт хийсэн. Тэр үед би 12 цагийн үед тэр Чанвон хотод очсон байсан. Гэхдээ найрал дууч нарын уурамсгал маань бүр яг л оршуулгын газар дээр ирсэн юм шиг надад мэдрэгдсэн. Яг вэ гэхээр Чанвоны дуучин маань дээд өнгөөр маш сайн дуулдаг. Гэхдээ маш олон удаа дээд өнгөөрөө ингээд дуулж бэлдсэн болохоор ер нь хөвчлэн дуучин болохоор ингээд өөрийн концерт байх юм бол баг жилийн турш ярьдаггүй гин. Яг вэ гэхээр хоолны сүнж болохгүй болохоор тэгээд тэр дуучин маань маш их бэлдсэн болохоор хоолны сүнцэн байсан. Тэгээд би очисон. Тэгээд бараг урамсал маань бараг оршуулгын газартаа ирсэн юм шиг би надад мэдрэгдсэн. Тэгээд би хэлсэн бид нэр ямар ч ажлыг хийсэн ч бурхан бидэнтэй хамт байгаа. Чонооны дуучин чи хоолны сүнцэн болохоор жоо хэцүү байгаад бас би туслах арга надад байхгүй ч гэсэн би надтай ч бай, чамтай ч бай, бурхан хамт байгаа гэж би залбирч өгсөн. Тэгээд тэр орой крашаас найрал дууч нарын хамтлагийн концерт нь эхэлсэн. Тэгээд сопрано Чонвоны тайзны микийн өмнө зогссон. Бид нар бүгдээрээ маш их сандарсан.
үнэхээр их сандарсан. Харин оркестра маань дуу нэхлээд яг чонооны яг дуу дуулах яг эхлэх болсон үед тэр чонооны дуучны одоо хоолойнд үнэхээр цэлмэг сайхан хоолой дуу авьяа гарч ирсэн болохоор бид бүгдээрээ уйлсан. Чонооны дуучин өөрөө ч гэсэн тэрийг насан туршдаа марч чадахгүй. Тэр ажил одоо тэр тухайн үеийг. Тэгээ би тэр үед үнэхээр бурхан манай крашаас найрлуучны хамтлагтай хамт байгаа. Тэгээ тэр концерт хийсийнхаа дараа үнэхээр чонооны сэтгэл одоо болохоор Пагчиньян, Чэми, Тэжиги гээд Тэжиги үтэжэг дуучин тийм ээ. Үнэхээр тэдний бас дууны чадвар нь маш одоо өгсөн үнэхээр сайжирч байсан. Тэгээд үнэхээр тэр дуулах сопраноч нар үнэхээр сайн дуулдаг үнэхээр дууч нар болж чадсан. Бидний эзэн бол мужаан хүн. Харин би түүний шавь нь болохоор тайцныхаа засаглалыг сайн хийж чаднаа. Нэгэн өдөр Пусанд байгаа Пагинжун пастор руугаа залгсан. Пагинжун пастораа сайн уу? Сайн байна уу пастораа? Би манай крашаас найрлууч нарын найрлууны хамтлагийг Бусан Хэвэндэ далайн эрэг дээр тайз засаа тэн дээр би тоглолт хиймээр байна. Тэгээд Хэвэндэ байгаа үнэхээр тэр одоо дүүргийн одоо дарагтай уулзах үед тэр дүүргийн дарга маань үнэхээр ингээд дуртай байсан. Тэгээд яг үнэндээ тэр хотын захирал хотын дарга маань тэр далайн эрэг дээр бараг хэдэн 10,000 шууд илс авчираад уул байгаа далайн ингээ эргийг илүү том өргөсгөж өгсөн. Тэгээд тэр тухайн өдөр нь маш их тийм шуурга бороо орж байгаа ч гэсэн бурхан тулсан болохоор бороо маань зогсоод маш олон Бусан иргэд бас Бусан руу одоо аялахаар ирсэн хүмүүс крашаас найрлуучны дууг сонссон. Энэ ертөнцид хамгийн сайхан тайз бараг бидний мэддэг тэр ямар ч үнэхээр тайзан дээр ч бид нэр крашаас найрлууч нарын хамтлагийг би тэдэнд тэр болгонд оролцуулсан. Америкийн Лос Анжелес гэдэг хотод 7,000 суудалтай заалан дээр бид крашаас найрлууч нарын концерт хийсэн. Гэхдээ хамгийн сүүлийн тоглолт дээр Пагчиньян гарч ирээд Гаспел гэдэг дуу дуулсан үед баруун Америкийн бүх хүмүүс үнэхээр тэр дуу сонсоод сэтгэл маань хөдлөөд уйлж байсан. Тэгээ Пагунсүг крашаас найрлууч нарын хамтлагийн одоо ахлагч юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ бид нэр сайн дуулж чаднаа гэсэн тийм бодолтой байх юм бол бэлтгэлийг үнэхээр тийм сайн хийдэггүй. Тийм болохоор үнэхээр сайн дуулж чаддаггүй болно. Тийм болохоор би нэг өдөр тэдэнд очисон үед баг юм бол социалист нам шиг тэр крашаас найрлууч нарын дууч нарыг ингээд тасралжуулж бэлтгүүлж байсан. Би үнэхээр тэднийг харах болгондоо үнэхээр их нулимс гардаг. Үнэхээр тэдний дууг үнэхээр сонсох болгон дээр надад ямар сэтгэл төрдөг вэ гэхээр энэ яг жигнэсээ хэмигийн дуулж байгаа дуу мөн үү? Үнэхээр миний сэтгэлийг хөдөлсөн. Бид нэр олон улсын тэмцээн дээр гарах болгон дээр бид нэр шагнал авдаг. Яагад вэ? Яагад вэ гэвэл бурхан бидэнтэй хамт байгаа болохоор бус хүмүүс юу ч хэлсэн чамаагүй. Бид нэр тайзан дээр зогсох үе болгон дээр бэжсэн тайзан дээр зогсох үе болгон дээр бурхан хэрэг миний дотор бидний дотор тодорхой ажиллаж байгааг үнэхээр тодорхойлж чадсан. Энэ Доминикагийн хотын дарга бидэнд ингэж хэлсэн. Хотын дарга маань
манай пасторууд сайн мэд түгээч нарыг хоолнд урмаар байна гэд ирээрээ гэсэн. Тэр очисон чинь үнэхээр хоолоо үнэхээр тансаг, үнэхээр гайхалтай бэлдсэн байсан. Тэгээ бид нэр тэнд очиод хоолоо идсэн. Тэгээ дараа жилийн 5 сард хотын одоо дараагийн сонгуул байгаа. Дараа жилийн одоо сонгуул байна. Хизээ вэ гэсэн чи 5 сар гэж байсан. Та дахиад хотын дарга болно гэдэгтээ итгэлтэй нөө гэсэн. Яг хөө тэрийг хийж үсчиж мэднэ гэж байсан. Гэхдээ би заавал болно гэж хэлж байсан. Тэгэхээр тийм ээ болно гэж би хэлсэн. Та дараа дахиад хотын дарга болох юм бол бидэнд газар өгөөрэй гэж би хэлсэн. Яагаад гэсэн чи би тэр газар та надад өгөх юм бол IVF Center тэгээд хөгжим сургуулийн байраа барьж тийм юм хэмээр байна. Та надад газрыг өгөх юм бол би тэдгээрийг хийнэ гэсэн. Харин хотын дарга намайг хараад та намайг яг одоо хотын дарга гэдгээ мэдэхгүй байна уу? Яагаад дараачлын 5 сар хүртэл заавал хүлээх ёстой гэж одоо өгье. Тэгээд уул нь нэг газар өгөн гэсэн боловч тэр газар нь тэмч гоё биш байсан. Тийм болохоор өөр газрыг өгөөрэй гэсэн үед 3000 м квадраттай тийм газрыг бидэнд өгнө гэж байсан. Тэгээ 3000 м квадраттай том газрыг өгнө гэж байхаар нь тэрэн дээр сургуулаа бариад бид нэр дахиад сургуулаа барина гэж хэлээд жоохон илүү том газрыг аваарай гэсэн. Тэгэхээр 5000 м квадраттай газрыг авна гэхэд өгнө гэж байсан. Яг тэрийг хотлож авах гэх юм бол үнэхээр үнэтэй. Тэгээд бас тэр хотын дотор одоо засгийн газар дээр ажиллаж байсан нэг ажилчин бидэнд юу хэлж байгаа вэ гэхээр манай хотын дарга маань хизээж байгуулагтай газрыг үнэгүйгээр өгч байгаагүй гэж хэлж байсан. Хотын дарга маань бид манай улсын төлөө залуучуудынхаа төлөө хэн ингэж ажиллаа хийх вэ? Тодорхой мэдж байгаа. Би гимнүлээсээ уучлагдаж буй тархин төрхийн нууц номыг бичгээд тэр нь бестселлер болно гэдгийг би нэгч мэдээгүй, бүр төсөөлөж байгаагүй. Бурхан бол Йосеф зүгээр Потифарын гэрлөө Йосефийг зүгээр тийш явуулсан биш. Зүгээр Потифарын гэртээ очсон үедээ Йосеф маань Потифарын гэртээ Йосеф явж иш Йосеф маань шоронд очиж чадсан. Тэгээ шоронд очиод тэр сүнжтэй уулзч чадсан. Тэр сүнж үнэхээр их талархаж байгаа зүйл маань юу гэхээр тэр Йосеф зүйдээ тайлж өгсөн тэр бүхэл зүйлүүдээ мартсан. Йосеф 2 жилийн турш илүү шорон дотор байх ёстой байсан. Гэхдээ сүнж Йосеф зүйдээ тайлж өгснийг мартсан байж байгаад Бурхан санахаасаа өөр аргагүйгээр Бурхан ажилласан байсан. Тэгээд санахгүй байж чадхааргүйгээр Бурхан маань ажиллаа хийсэн байсан. Йосеф ах нартай зардаад тэгээд Потифарын гэртээ очисон боловч Потифар худлаагаар хэлээд Йосеф яг ч аргагүй шорон дотор ороод сүнжтэй уулзаад тэр бол ерөөсө Бурханы төлөвлөгөөн дотор байгаа ажил байсан болохоор одоо бол үнэхээр хэцүү, одоо бол үнэхээр зовлон амсах юм шиг, одоо бол үнэхээр хэцүү, хүнд бэрхшээлтэй байх юм шиг санагдсан боловч тэр бол ерөөсө Бурханы төлөвлөгөөгийн дотор багтсан зүйлүүд юм аа. Бурхан үнэхээр байн шалгадаг. Чи сатаны дуулыг сонсох байд эсвэл Бурханы дуулыг сонсох уу? Манай итгэж ахын дүүснэр ч гэсэн Бурхан шалгаж байгаа юм шиг байна. Чи Бурханы боолын үгэнд итгэж байна уу? Эсвэл ертөнцийн үгэнд илүү их итгэж байна уу? Зүгээр сонсоосынхаа дараа тэд сонсогоо дараа аль нь вэ? Аль нь зөв вэ гэж шалгаж байгаа юм шиг байна. Чиний бодлыг итгэх үү?
Бурхны үгэнд итгэх үү? Тэр хоёроор нь Бурхан сонгосон. Ноагийн үед ч гэсэн шудраг, муу мухай, их нүгэл уйлдсан тэр хийлээгээд авраад авраагүй байсан юм биш. Тийм юм биш. Бурхны харж байгаа хэмжүүр ба бидний харж байгаа хэмжүүр нь үнэхээр их өөр. Бурхны харж байгаа хэмжүүр маань юу вэ гэхээр сайн юм нь Бурхан дотор багцсан юм л одоо сайн. Тэгээд бодол нь хаанаас гараад ирсэн бэ? Бурханаас гараад ирсэн нь сайн. Та нарын дотроос гараад ирсэн нь муу. Бурханаас гараад ирсэн юм л сайн. Хүн бол Бурханаасаа өөр тийм шийдвэрийг хийдэг. Бидний харахтаа сайн юм хийж шудраг юм хийх юм бол тэр нь сайн. Хулгай хийгээд дээр мэх юм бол тэр нь муу. Хүний хэмжээр бол ерөөсөө ийм л байдаг. Тийм болохоор Бурхан юу гэж вэ гэхээр хүний шүүхтэй чи хичнээн сайныг үлдэж шудраг амьдэрсэн бэ? Тэрийг харахгүйгээр надад итгэж байна уу? Эсвэл сатаны дуулыг итгэж байна уу? Тэрүүгээр Бурхан шийдвэрээ гаргадаг. Ноагийн одоо үерийн үед ч гэсэн усанд чивэгдээд өгсөн хүмүүс бүгдээрээ зах байраад худлаа илээ нүглээ үлдсэн хүмүүс биш. Тэднэрэн бүгдээрээ өөрийн бодлыг дагсан хүмүүс. Тийм болохоор та бүхний сэтгэлийн дотор ч гэсэн Бурхны үг ба сатаны өгж байгаа дуулаа хоёр байна. Харин та бүхэн итгэлийн дотор зогсохгүй байгаа хүн бол сатаны дуулыг илүү сонсож, сатаны дууг илүү сонсож дагаж, сатаны дуулыг сонсох юм бол илүү зөв юм шиг, бүтэх юм шиг санагдсан сэтгэлтэй байдаг. Гэхдээ тэд нэр бүгдээрээ усанд чивэгдээд өөхөх болно. Харин Бурханд итгэж байгаа хүн бол хин юу гэж хэлсэн ч гэсэн хамаагүйгээр Ноагийн үгийг сонсно. Ноагийн үгийг сонсоод түүний үгийг дагаад хөгж авдрыг бүтээгээд хөгж авдрын дотор орох болно. За та бүхэн итгэлийн амьдралаар амьдрангаа. Та бүхэн бол зүгээр аврацгаа дараа зүгээр ингээ амьдарч байгаа зүгээр Бурхны улс руу очих юм бол болно гэж хүмүүс боддог. Гэхдээ Бурхан бол ерөөсөө тийм биш шүү. Аврагдсан та бүхэн энэ газар дээр амьд байх хугацаанд та бүхний сэтгэлийг илүү бэрх ингээд хатуужуулдаг. Итгэлийн амьдралаар ингээд чирэх үедээ та бүхэн ингээд чирэг ингээд татагдахгүй дагахгүй бол та бүхэн сатаны үгийг дагахаас өөр аргагүй болно. Нэгэн итгэгч ирээд ингэж хэлсэн. Пастор яага манай сүмийг авч байгаа хүмүүс сүм дотор байд юм болоо. Тэр бэгэн хэлсэн. Аль үеч вэ чихэн сайн мэдээ байдаг газарт хавчил өргөж байсан. Тэгээд Есүсийн үнэхээр Искариот Юдач гэсэн салсан. Есүс өөрөө үнэхээр сонгосон Искариот Юдач гэсэн тэр дараа нь үнэхээр Есүсийг зараад саллаад явсан. Тэр мэдээ сайн зүйл биш ч гэсэн бид нэр өөрийн бодлыг дагах юм бол хангалттай тийм асуудал үүсэх боломжтой. За Библиэлд бол та бүхэн Йосеф маань зарагдах үед шорон дотор орох үед сатан бол ингэж хэлдэг. Чи юун цаг хэрэгч болох вэ? Юун өдөрдөгч болох вэ? Чи одоо өөрийнхөө нөхцөл байдлыг хар л та. Бурхан чамд байх юм бол юу гэж юм болох юм бэ? Чи үнэхээр Потифарлаас олж үнэхээр худлаа тийм худал нүгэл дотор ороод одоо шорон дотор байгаа үстэй. Хэрэв чи Бурхан чамтай хамт байсан бол чи ингэж хэцүү байдалд орсон байх уу? Бурхан чамтай хамт байгаа юм биш ээ. Чи тэгээд эцэстээ насан туршдаа энэ ч ингээ амьдарсаар байж хагаад эцэстээ өөх болно. Гэх жишээний сатан бол үнэхээр хүмүүсийг мэхэлж хуурах болно. Тийм дуулыг та бүхэн ч гэсэн сонсогддог үстэй. Ийм сатаны дуулыг сонсогддоггүй юу та бүхэнд? Сонсогдноо. Миний чихэн ч гэсэн маш олон удаа тийм сатаны дуулууд сонсогдож байна. Харин Бурхан миний дотор
Тийм ажлуудаар дамжуулан Бурхны дуу хоолой ба сатаны дуу хоолойг тодорхой ялгаж салгаж чадах чихийг өгсөн. Хэн миний сүнсийг хайрлаж байгаа вэ? Сүмийг эсэргүүцэж, сүмийн сэтгэлтэй хамт байж чадахгүй, Бурхны итгэж байгаа сэтгэлийг эрэлцээтэй болгож байгаа тийм үнэхээр зөөлөд нь жинхэнэ Бурхны дуу хоолой юу? Биш үстэй. Ингээд бодох юм бол маш хурдан бид нар ялгаж салгаж чаддаг болно. Гэхдээ бидний сэтгэл аль ойрхон сэтгэлийнхээ үгийг дагаж авдаг. Библиэр харах юм бол та нарын сэтгэлийг битгий хатуу болгоо гэсэн. Израилаас гарсан маш олон хүмүүс байсан. Гэхдээ тэд бүгдээрээ Египт орсон биш. Тэр хүмүүс бүгдээрээ Канаан нутагт орсон хүмүүс биш. Ороогүй. Самд явах Египтээс гарсан маш олон израильчууд Бурхны боолоотыг эсэргүүцэж дагахгүйгээр өөрийн бодол нь зүг гэж бодсон. Тэр үнэхээр ерөөлтэй Канаан нутагт орохгүйгээр цөлн дээр бүгдээр үхсэн. Бурхны боолыг эсэргүүцсэн нь ганцаараа биш. Бүр сүргээрээ тэд Бурхны боолыг өмнө эсэргүүцэж дайсагсан болохоор тэд эцэстээ бүгд хараалыг авсан. Хүмүүс бүгдээрээ мөөг үлдэхэд сэтгэл маань илүү сайн байдаг болохоор сэтгэл маань илүү зоригтой болдог. За бид нэр үнэхээр хичнээн талархууштай вэ. Сүүлийн үед болохоор одоо маш олон пасторууд өмнө Паулус пастор гэх юм бол дургуутсад явдаг байсан. Гэхдээ сүүлийн үед болохоор тал болсон, 50 болсон. Ансанд нөгөө Севор гэдэг солонгос нөгөө өмнө ахлах сурагч нарын суусан нөгөө завмаанууд ингээд осон 70 живэд баг 300-аас 400 гаруй сурагч нар өгсөн хэрэг байсан тийм ээ. Гэтэ тухайн үед сурагч нар өгсөн боловч амьд үлдсэн хэдэн хүмүүс байгаа гинэ. Тэгээд амьд үлдсэн хэдэн хүмүүс байсан болохоор харин ч илүү үзэн ядалтыг авсан гин. Гэтэ тэр зүйлээс олж үнээр сэтгэл маань хэцүү болсон болохоор байсан боловч энэ удаа Christmas кантата тоглолтод ирээд пастортай уулзсан. Тэгээд тэр дундаас ч гэсэн 3-1 нь пастор гараарай хэрэггүй. Гэтэ нөгөө 3-1 нь болохоор үнэхээр баяртай сэтгэлтэйгээр Паулус пастортай уулзмаар байна гэдэг хүмүүс байсан гэсэн. Үлдсэн нэг хувь болохоор кантата тоглолт өөрч өгсөндөө баярлалаа. Гэхдээ Паулус пастортай уулзмааргүй байна. Заавал уулзах ёстой юу? Маягаар яг тодорхой 3% янзаараа ингээд хуваагдсан хүмүүс одоо байсан гэсэн. Тэгээд зарим одоо ингээ пастор ч гэсэн надтай уулзахын тулд одоо ингээ миний дугаарыг авч аваад ингээ сэтгэлдээ нээсэн хүмүүс маш их байна. Авралын гайхамшиг байх юм бол нүгэл талд нь сатаны гайхамшиг ч гэсэн байгаа. Харин сайн мэдээ тараахгүй байх юм бол хавчилчсан байхгүй. Паул сайн мэдээ тараагаагүй байсан бол хавчил байх байсан уу? Байхгүй байх юмсаа. Сайн мэдээ тараагаад байх үед хавчил байсан болохоор үнэхээр тэр хүн зөвөр байж чадахгүй байсан. За та бүхэн үнэхээр гайхалтай нэгэн зүйл маань. Йосеф боолоор зарагдаад явсан үед анх Египтийн хилийцсэн мэдэхгүй байсан тийм ээ. Боолчууд бүгдээрээ бүх бурууг Йосеф руугаа ингээд Йосефийн бурууг болгож ярих юм бол Йосеф ярьж чадахгүй болохоор ингээ явж байгаад үнэхээр бүх хамаг бурууд нь болоод тэгж байсан байх. Гэхдээ боди бол Йосефт ажлаа хийлгээд үсэх юм бол өөр байсан. Миний ах надаас 12 наснаар ах байсан. Би жоохон байхдаа ахаас их айдаг байсан. Миний ах гэрлснийхаа дараа хүүхдээ төрүүлэх үед үнэхээр их баярлаж байсан.
миний ахын хүүхэд нь Пагюнжун байна. Пагюнжун пастор. Би тэднийд очих юм бол үнэхээр байнга маргалдаж байдаг. Байн мөнгө өгөөрэй гэд муудалцаад нэгэн өдөр ингээд цагдаагийн газарт очсон одоо ингээд байхыг хараад миний ах тэрийг хараад уйлсан гэсэн. Гэхдээ нөгөө манай Пагюнжун цэрэгт очсон байх үед миний ах маань нас барсан байсан. Тэгээ оршуулгын ослоо хийсэнхаа дараа 5 сарын үед тэр хүүхэд маань тэр дүүмэн манайд ирсэн байсан. Цэргийн газараасаа гарсан гэд. Тэгээ би тэр түүгээ яаж удирдах яаж захирах вэ гэж бодсон. Тэгээ би захтар очоод тэрэнд нэг өмд авч өгсөн. Гутал авч өгье гэсэн чинь гэрте байгаа гэсэн болохоор гутал авахгүйгээр куртыг өмд хоёр авч өгсөн. 용준아, чи гүмэд очих юм бол сүнд яваарэ. Явнаа. Тэгсэн. Тэгээд хойш сүлд нь тэр яаж амьдэрсэн бэ мэдэхгүй. Харин цонны нүргэлийн цуглааны өмнө би сарын өмнө залгасан. 용준아, тэмээ ах сайн байна уу? Энэ удаа нүргэлийн цуглаан хийнэ. Чи ирэх үү гэсэн чинь шууд за очно гэж байсан. Шууд тийж хариулахаар би баг эдгэж чадаагүй. Харин тэрнээс өмнө бас нэг тэр 용준 маань зодтолсон болохоор хамаг шүдмэн хуурсан байсан. Тэгээд сосооны шүдний имлэг маш их мөнгө олсон байх байхаа. Ягаад вэ гэхээр 용준 маань байн зодтолтой шүдээ угалах юм бол дандаа тэр имлэгт очдог байсан. Тэгээд цагдаагийн газар ч юм уу тэнд газарт 용준 маань орох юм бол хүмүүс бүгдээрээ ингээл буруу тийш хардаг. Тэгээд хамаг торол мөнгө төлөөд гараад ирсэн боловч нөгөө зодтолсон нөгөө хүн маань 용준ыг алах гэж ингээд үтсэн. Гэхдээ 용준 маань өөр цугтах газар байхгүй байсан. Харин яг цугтах газар байсан боловч цугтах газаргүй байсан болохоор яхаа битгэхгүйсэн боловч нүргэлийн цуглаан руу ирээрээ гэсэн болохоор тэр 용준 маань маш дуртай да би заавал очно гэж байсан байсан. Тэгээ надад юу гэсэн бэ гэхээр ахаа танд майхан байвал надад майхан өгөөрэй гэд байхгүй л яг би гэрлүүгээ харьлаа гэхээр са хүлээж би өгье гэсэн. Тэгээ би болохоор үнэхээр дүүгээ итгэлтэй болсон гэж одоо хийсэн боловч харин үнэхээр гайхалтай юм нь юу гэхээр тэр дүү маань тэр нүргэлийн цуглаанд оролцоод аврагдсан. Тэгээд буцаж аваад өөр хаач очихгүйгээр сүм дотор амьдраа, сүмээ цэвэрлээд, сүмийн машинаа бариад сүм дотор амьдрэх хүн болсон. Би өөрөө 용준ыг захирч удирдах гэж байсан бол үнэхээр юу ч хийж чадахгүй байх байсан. Гэхдээ Бурхан үнэхээр миний дотор хариалагдсан бүх үнэхээр хүмүүс, бүх зүйлсүүдийг үнэхээр сайнаар үнэхээр удирдах өгч байсан. Би Йосефийн үнэхээр үеийг харах юм бол үнэхээр нэгэн гайхалтай юм нь юу гэхээр юу гэж хэлж байна гэвэл Бурхан Йосеф шоронд орсон. Гэхдээ Бурхан юу гэсэн бэ гэвэл Библи дотор ингэж хэлж байна. Йосеф шорон өдөр хоригдсан боловч эзэн Йосефтэй хамт байсан болохоор түүнд инэрл үзүүлж Йосеф бүх зүйдээ тайлж за Йосеф Подибалын боолоор очсон үе ч гэсэн боолоор амьдарч байгаа ч гэсэн Бурхан хамт байгааг үнэхээр харах боломжтой байсан. Шорон дотор байсан ч гэсэн шорон дотор Бурхан хамт байгааг үнэхээр харж чадсан. Үнэхээр шорон дотор боолоор амьдрах хугацаа тэр бүгдээрээ захирагч болох үе дараа л байсан. Боолоор амьдрч байгаа ч гэсэн түүний сэтгэлийн дотор Бурхан амьд оршиж байсан. Тэр нь үнэхээр гайхалтай байсан. Тэгээд үнэхээр тэр зам бол үнэхээр
Алдрын зам бөгөөд ерөөлтэй зам юм аа. За Йосефийг харцгаая. Авраамыг харцгаая. Мосег харцгаая. Давидыг харцгаая. Тэд бүгдээрээ хүнд бэрхшээлтэй асуудалтай хүмүүс байсан. Авраам ч гэсэн, Йосеф ч гэсэн, Паул ч гэсэн, Давид ч гэсэн. Гэвч үнэхээр Давид цэглагмэн галч чадтаж түнд үнэхээр үгээр хэлж баршгүй олон хүнд бэрхшээл асуудал байсан боловч Бурхан үргэлж тэдэнтэй хамт байсан. Бурхантай хамт байгаа хүн асуудалгүй байгаа юм биш ээ. Бэрхшээлгүй байх юм биш ээ. Зовлонгүй байх биш ээ. Зовлонтой ч гэсэн үргэлж Бурхан хамт байгаа болохоор сайнаар эргүүлж өгдөг. Манай сүмийн дотор хавчлаг, эсэргүүцэл дайсан л байна. Гэхдээ Бурханы гайхамшигт шиг ч гэсэн байгаа юм аа. Тэр нь жинхэнэ сайн мэдээ сүмийн дүр төрх жинхэнэ сайн мэдээгийн үнэхээр байх ёстой тийм байдал юм аа. Өнөөдөр өглөө би манай 3 жилийн турш би мэдээ толгойн цэргийн газрын дотор сайн мэдээ тарахад минь тусалсан хүнтэйгээ ингээд уцаар ярьсан. Тэгээ би та энүүтэй Christmas кантата хийх гэж байна. Та самуунивтэйгээ хамт ирээрэй гэж өргөсөн үед маш дуртайтай үнэхээр хүлээн зөвшөөрч байсан. Тэр хүн үнэхээр цэргийн газар байхдаа надад тусалсан юм нь бараг мөнгөөрөө ч вэ, үгээрээ ч вэ үнэхээр илэрхийлэх баршгүй. Гэхдээ Имбёнжу тэр хүн бол мэдэхгүй байсан. Имбёнжу сайн мэдээ түгээгч байдаг. Тэр хүний тухай ярьсан чинь би тэр хүнийг сайн мэднэ гэж байсан. Яаж мэддэг вэ? Манай аавын доороо хүн гисэн. Тэгээд уулзаад ярилцаад хамтдаа хоолнд ороод байн уулздаг. Харин сүүлийн үед жоохон завгүйсэн болохоор уулзах чадахгүй байна. Харин үнэхээр их дуртай, үнэхээр баярлаж байсан. Тэр хүн намайг 3 жилийн турш үнэхээр надад тусалсан хүн, сайн мэдээ тарахад минь замыг нээж өгсөн хүн юм аа. Үнэхээр Бурхан сүнж үнэхээр албаар Бурхан сүнж шиг мартуулсан байж байгаад Парав зүүдийг тайлж өгөх хүн байхгүйсэн болохоор санахгүй байхыг хүрхгүй. Санахаас өөр аргагүй тийм ээ. Айкон 5 хүрсэн ч гэсэн сан. Би нөгөө шорон дотор байх үедээ үнэхээр нэгэн зүүдэлсэн. Гэхдээ би тэр зүүдийг үнэхээр тайлж чадахгүйсэн боловч харин үнэхээр тэр явсаа гэдэг хүмүүс миний зүүдийг тайлж өгөө. Тэр тайлж өгснийхээ дагуу болсон. Ингээ ярьсан чинь тэр нэг шууд дуудаарай гэд. Тэгээд Йосеф дуудаад ирээд тэгээд тэрний хойно тэгээд дараа Йосеф сахирагч болсныхаа дараа ингээд шорон дотор ирээд юу гэсэн бэ гэхээр шоронгийн нөгөө дарга дуудаад чи сайн сууж ирсэн үү? Би нөгөө өмнө шорон дотор байсан Йосеф байна гэж хэлэх юм бол та сахирагч юм уу? Та намайг өршөөгөөд өгөөч, та өргөн сэтгэлтэйгээр, зөөлөн сэтгэлтэйгээр намайг өршөөгөөд өгөөч. За тэгээд хэрвээ би Йосеф байсан бол би Потибалыг дуудах байсан. Потибала чи наашир. За чи яг одоо нас үнэнгээ л шүү. Чи намайг мэхэлсэн үү? Би чамайг мэхэлсэн үү? Үнэнгээ хэл. Хэрвээ би Йосеф байсан бол тэгж хэлэх байсан. Гэхдээ Йосеф тийм биш. Тгээгүй байсан. Үнэхээр би Йосеф байсан бол үнэхээр их ууранд хүрээд тэр мөө эмэгтэй үуч яаж ингэж чадчих вэ наа гэдэг Потибалыг үнэхээр дуудах байсан. Юм уу балиар эмэгтэй гэд. Өөрөө надад сайн байсан бол сайн гэж хэлэхгүй зүгээр намайг ингэж буурдгаж болж байгаа юм уу гэд. Чи шоронд ороод дүүцгээд би байсан бол шоронд оруулах байсан. Гэхдээ Библийн дотор хичнээн тэр үгийг хайх гэж үтсэн боловч тэр үг бол байхгүй байсан. Тэгээ би бол тэр үед Йосефийн сэтгэл ба миний сэтгэл өөр байд юм байна гэдгийг ухаарсан. Би бол жоохон дутагдaltaй сул дорой хүмүүс болохоор уурлах үе байдаг. Уурлаад үнэхээр тийх үе байдаг. Гэхдээ би бурхан байгаагүй үнэхээр их талархаж байна. Хэрвээ би бурхан байсан бол үнэхээр энэ ертөнцийг баг хидээд удаа үнэхээр шүүгдсэн байх баг.
Йосеф бол яагаад тэгсэн юм болоо? Бодибасыг дуудаарэ гэд нэг удаа ингээд хоолнд орцгоё гэх юм бол хоолны цаг дээр бодибалыг дууданга цаашдаа битээ ингэлдээ гүйж штэ гэд ярих байсан. Хэрвээ би Йосеф байсан бол гэхдээ бурхан бол Йосеф бол тийм биш ээ. За бурхан бол амьд байгаа шүү. Тэгээд гэрэл бол харанхуй дотор байх юм бол нууж чадахгүй байдагтай адилхан хизээч вэ хаанч вэ гэрэлтэж гараад илрэх болно. За та бүхэн Библийг уншаад үзэх юм бол Библи дотор үнэхээр гайхалтай юм маань юу вэ гэхээр дуулыг уншаад үзсэн чинь бурхан юу гэж байна гэхээр түүний хөл маань төмөрт оёгдсон гэсэн. Тэг юу гэж байна гэхээр бурханы сонгосон үе хүртэл бурханы үе яг ирэх юм бол Йосефийг тайлж өгөөд тэр төмрийг тайлж өгөөд тэр бүх үнэхээр хүмүүсүүдийг аврах ажил дээр Йосефийг ашиглаж байсан. За бурханы үе гэж байдаг. Заримдаа Йосефийн Йосеф хөл маань төмөрт оёгдоод хөдөлж чадахгүй юм шиг хэцүү үе, зовлонтой үе, бэрхшээлтэй үе хавчигдаж, эсрэггүйцэгдээд үл таамсралгдсан ч гэсэн заримдаа бурхан биднийг хайсан юм шиг хэцүү асуудлын дотор орох үе ч гэсэн байгаа боловч харин Библи дотор хизээч бурхан бол биднийг орхихгүй гэж хэлсэн. Бид нар бурханыг орхиж чаддаг ч гэсэн бурхан биднийг орхихгүй гэж хэлсэн. Ийм үнэхээр хүнд бэрхшээлтэй ертөнц. Сүүлийн үед манай солонгос улс маань яагаад ийм болсныг би сайн мэдэхгүй байна. Хүмүүс Библийг муулаад, Библийг үнэхээр бараг муулаад манай солонгос улс бараг Библийг муулахдаа нэгдүгээр байраа орох юм шиг байна. Энэ ертөнцид хэрэг муулах дэлхийн авруулгын одоо тийм тэмцээн авах юм бол солонгос нийт орох юм шиг байна. Библийг муулах тэмцээн аль эсвэл Библийг муулах одоо тийм тэмцээн авах юм бол нэгдүгээр байранд орох юм шиг байна. Манай Крашас найруулагчны хамтлаг битгий тийм тэмцээнд оролцоорой. Бид нэр бол төгс өчид бурханд итгэдэг хүмүүс. Тэгээ та бүхэн Йосеф боолоор зарагдаад шорон дотор ороод тэгээд Йосеф ямар ч нөхцөл байдал байсан түн дээр. Гэхдээ ахаар дамжуулан зарагдаад, бодибалын эхнэрээр дамжуулан зарагдаад, шорон дотор ороод хэцүү байгаа зүгээр гаднах төрөх. Хэрвээ бурхан Йосефийг зарахгүй байсан бол зарахгүй байж чадсан, шорон дотор орохгүй зөвшөөрсөн бол орохгүй байж чадсан. Гэхдээ тэр бүх зүйлс бол захирагч болох үе дараа л байсан. Дараа Израильчуудыг тэр үсгэлэнгөөс үнэхээр аврахын тулд Есүс Христийн үнэхээр үр удмыг өгшөө үнэхээр биелүүлэхийн ажил дээр Йосеф ашиглагдахыг үнэхээр ашиглагдах үе дараа л байсан. Хэдийгээр үл томсорлогдоод хэцүү нөхцөл байдал байсан боловч шорон дотор байсан боловч тэр үнэхээр боолоор амьдэрсэн ч гэсэн Библиэлд үнэхээр бүх хаадын хаан түүнийг хамгаалж түүний чөлөөтэй хүн болгосон. Үе гэж байгаа. Тэр үеийг хүлээсэн юм аа. Хайртай итгэж ахын төс та бүхэн бурхан бол үеийг өөрийн яг ажиллах үеийг сонгосон байдаг. Одоо бол та бүхэн хэдийгээр авгалтай болооч авгалтай цаашдаа ирвэхээ болно. Хэдийгээр өндөг байгаа боловч тавгцсан өнгөрөх юм бол тэр өндөг маань дэгдэхий болно. Бид нар болохоор Есүс Христээр дамжуулан шин амьдралаар дахин төрөх үеийг хүлээж байгаа хүмүүс юм аа. Та бүхний дотор бурхны бас хаймад тарах бас тэгэл бурхныг үнэхээр бурханд үйлчлэх тэр халуун сэтгэл тэр болох үе хүртэл
үе гэж байдаг. Тэр үеийг та бүхэн хүлээж байгаа хүмүүс гэдэгтээ би итгэж байна. Хэдийгээр хэцүү асуудлууд, зовлонтой, бэрхшээл, үл тоомсралгдах тийм зовлонгууд байгаа ч гэсэн Бурхан биднийг ерөөсөн болохоор биднийг ерөөлтэй, ивэлтэй амьдралаар биднийг удирдах явна гэдэгтээ итгэж байна. 1968 онд би цэргийн газараасаа гарсан. Цэргийн газарт орох үед үнэхээр цэргийн газарт орсон үед сайн мэт тараагаад байсан боловч цэргийн газараас гарсан үед хинч надад тусалдаг хүмүүс байхгүй байсан. Тэгээд би цэргийн газараас гараад Кимчон руу явсан. Хэцүү нөхцөл байдлын донд Бурхан надад тусалж байгааг би харж мэдэрсэн болохоор илүү Бурхан надад туслана гэдэгтээ итгээд цаашдаа үнэхээр Бурханы сэтгэлээр дамжуулан энэ ертөнцид бүх хүмүүст үнэхээр энэ Бурханы сэтгэлийг бас ингэ танилцуулж зааж авахд минь Бурхан тусалж бас өрөөж өгсөн. Өнөөдөр та бүхэн Бурханы хүслийн дотор та бүхэн бас байгаа идэж ахын төс гэдэгтээ итгээрэй. Та бүхэн бол бүгдээр Бурханы төлөвлөгөөнд дотор багтсан хүмүүс шүү. Тийм болохоор та бүхэн өөрсдөө битгий үнээс хойш түнээс хойш битгий буцарлаж өөрийгөө мэдлэгдээрэй. За та бүхний сүнсийг, та бүхний сэтгэлийг битгий бохирдуулаад Есүс Христийн ерөөлийн дотор, эвэлийн дотор Есүсийн ажиллах үеийг хүлээгээд та бүхэн бас өнгөрсөн нэг жилийн турш дэлхийн чуулган, кантата, библийн семинар маш олон ажлын дотор манай Хангамсан мэдээж ахын төснөр хамтдаа байсан. Залбирлаар бас санхүүгийн бас ингээд бас хамтдаа оролцож ажилласан. За та бүхэн бас залбирч өгөөрэй. 19 сарын 25-наас илүү Далласаас кемпинг тэр үед би 1100 пасторуудыг би урьсан. 1100 пасторуудыг урьсан. Гэхдээ тэр бүгдээрээ одоо ирэхгүй ч магадгүй ч гэсэн тэр бүх хүмүүс ирээд сайн мэтэг сонсоод Америкийг шинэ улс болгож бас энэ бүх ертөнцийг энэ сайн мэтгээр дамжуулан бас ингээд өмөргөж чадхаараа та бүхэн залбирч бас та бүхэн ч гэсэн тийш сайн мэдээ тараагчаар дахин төрч өөрчлөгдөд Бурханы сайн мэдээгийн төлөө бас амьдрахыг хүсэж байна. Хамтдаа залбирцгаая.